Сайн байцгаана уу? Туяа байна. Өнөөдөр бүгдээрээ дэлхийн хамгийн нарийн эмэгтэйн тухай ярих болно. Мөнгөгүйдээ биш, зүгээр л нарийн болохоор мөнгөө хэмнэхийн тулд маш сонирхолтой үйлдэлүүд хийдэг, амар тийм сонирхолтой амьдралын хэв маягтай эмэгтэйн талаар ярих болно. За, энэ эмэгтэйг болохоор Кейт гэдэг. Тэгээд энэ эмэгтэй Нью-Йорк хотод амьдардаг Япон улсын иргэн. Тэгээд энэ эмэгтэйн хувьд болохоор маш нарийн. Ерөөсөө мөнгө ингээд урсгах дурггүй, мөнгө үрэх дурггүй. Тэгээд хэрвээ ингээд үнэхээр мөнгө ингээд зайлшгүй төлөх шаардлагатай тохиолдолд төлж болох хамгийн бага дүнгээр нь л төлдөг. Тим эмэгтэй. Тэгээд энэ эмэгтэй болохоор яг тийм нарийн байх нь тэгээд мөнгө ингэж хэмнэх нь болохоор өөрийнх нь тийм амьдралынх нь хэв маяг болцсон. Тэрнээс иш мөнгөгүйдээ биш. Тэгээ за энэ эмэгтэй ингээ яаж мөнгө хэмндэг вэ гэхээр би та нарт ингээ зургнуудыг нь оруулъя заяа. Нью-Йорк хотод амьдардаг ганц бие эмэгтэй. Ерөнхийдөө бол Нью-Йорк бол маш өртөг өндөртэй дэлхийн хотуудын нэг. Тэгээд ганц бие хүмүүс ихэвчлэн roommate-ээр амьдардаг. Яагаад гэвэл түрээс маш өндөр. Гэхдээ энэ эмэгтэй болохоор өөрийн гэсэн байртай. Тэр байраа бүр бүтэн ингээ бэлэн мөнгөөр төлөөд авсан. Одоо яаж тэр байрыг авч чадсан, яаж тэгэж их мөнгө хураагаад тэр байрыг бэлэн мөнгөөр төлж чадсан бэ гэдгийг одоо энэ бичлэгнээс бүгдээрээ олж мэдэх болно. За, Кейтийн хувьд болохоор хамгийн сүүлд оймос 20 жилийн өмнө авсан. Тэгээд оймос нь ерөөхдөө бол уранхай. Тэгээд тэгэнгүүтээ ер нь бол Кейт хэлж байгаа байхгүй. Би хувцсыг ерөөсөө хайдаггүй, бас шинэ хувцс авдаггүй. Үнэхээр л өмсөх боломжгүй болтол нь өмсдөг. Хэрвээ тэр хувцас өмсөх боломжтой бол би бол өхөн өгтлээч өмссөөр л байх болно гэж аахгүй. Тэгээд жишээ нь дотуур хувцас хамгийн сүүлд 1998 онд авсан. Би 1998 онд төрсөн. Би одоо бараг 26 нас хүрэх чинь 26 жилийн өмнө дотуур хувцас авсан. Тэгээд 20 жилийн өмнө өмсгэж авсан шорт нь тэгтээ тэрийг ингээд зүгээр аваагүй шүү. Шортоо хямдрлаар авсан. Хямдралтай үед нь авсан шортоо одоо болтол өмсдөг. Тэгтээ энэ бол буруу биш. 20 жилийн өмнө авсан шорт одоо болтол өмсөх боломжтой байвал өмсөж ийн гэдэг бол үнэхээр гамтай хувцас өмсдөг хүн байна гэж би бол бодно. Би ч гэсэн ээж мэжийнхээ амар баг залууд нь өмсдөг гэсэн подолкыг хаяа эн тэндээс олоод ямар гоё подолк вэ гэд өмсөх үе байдаг. Гэхдээ энэ эмэгтэй хувьд болохоор шортных нь бүр ирзэнэ ингээд сулраад тэгээд өөрөө бас ингээд жин хасцсан зөө. Тэгээд шорт нь ингээд таарахгүй болонгууд хүмүүсүүд ингээд гадаа ингээд хувцас тавьдээ штэ. Хитс гэдэг л тийм юм дээр хувцас тавьж хатаахтаа ингээд нэг юм хавчаараар дээр нь хавчжтэй штэ. Тийм хавчаараар өмсхийн тулд хавчиж өмсдөг. Бүр үнэхээр сонирхолтой аастай. Ер нь бол ингээл ингийн өдөр тутмын амьдралд хүн ингээл шорт өмснөө тэрийг ингээд таарахгүй болгоод нь хавчаараар өмсөд гадуур явна гэдэг бол ер нь бол тимч байнгын харагдах үзэгдэл бол биш. Гэхдээ энэ эмэгтэй хувьд бол зүгээр л байж болох ингийн асуудал. Тэгээд ерөнхийдөө бол энэ эмэгтэйн хувьд одоо ярьж байгаа нь бас ингэж байгаа. Би ерөөсөө ингээд үрэгдээд урсаад алга болох зүйлд мөнгө өрөх дурггүй. Жишээ нь нойлын цаас бас ингээд салпитаг. Тиймэрхүү зүйлд ерөөсөө мөнгө өрөх дурггүй гэж аахгүй. Тэгээд яаж тэгвэл ингээд би засчаад өөрийнхөө ариун цэврийг хангадаг вэ гэх юм бол ийм одоо жишээ нь ийм ботл хэлээ гэж одоо заяа. Энэ дотор ус хийгээд тэгээ суултур дээр сууж явахдаа хэрвээ би зассан зүгээр л ингээл шингэнээр би зассан бол энэ усаа ингээд урдуура одоо ингээд суудсан заяа. Тэгээ ингээд урт талаас нь ингээд суултурынхаа урт жоохон зай гаргажаад ингээд урт талаас нь ингээд гоожуулаад тэгээ ингээд угаачдаг. Хэрвээ баах юм бол одоо ингээд хатуу савн заяа. Нөгөө хатуу савнд бүр юм хумсын чинээ болоод ингээд үлдсэн. Тэр зургуудыг нь оруулчих. Тэгээ хумсын чинээ болоод үлдсэн. Тэгээ тэрийг ингээд гэсэн хэрвээ би хүн дээр би засах юм бол энэ савнг аваад ингээд үрээд тэгээд ингээд угаачдаг гэдэг жаахгүй юу. Тийм амар мөнгө хэмндэг заяа. Тэгээд бүр энэ юу ч биш. Тэр байр авахт нь байр нь ингээд ийм газан ерөөхдөө бол Америкт бүх ингээд
плетэг, тэг хөргөгч, тэгээ диш вошер гэх тиймэрхүү юмнууд ингээд дагалдаж ирдэг байхгүй айл хэдийн ингээд баригдахдаа цаанаасаа ингээд нийтээрээ ингээд ерөөхдөө бүгдийг ингээд суйрлуулад өгчдөг. Тэгээд худалдаж авсан байр нь диш вошертэй тэгээд газын плетгэхтэй газ ашиглуул үнэтэйгээд тэгээ ашигладгүй байсан чинь газны газар зүгээр л ингээд газ ашиглах боломжтой байгаа нь сарын $17 тийм төлбөр гардаг. Тэгээ тэгэнгүүт газны компани руу яриад би газ дахиж ашиглахгүй гэд тэгээ газа хаалгуулсан. Тэгээд одоо тэр газын плетгээ ширээ олгож ашигладаг. Дээр нь ингээ юм хом тавиад тэгээд доотлын овн болохоор бас ингээд юм хом ингээ хадгалах байдлаар одоо баг авдар шиг ашигладаг. Тэгээд диш вошерч гэсэн ингээ диш вошер одоо ингээд автомат аяг таавыг угаагч ашиглах нь болохоор Кейтийн хувьд маш их тийм эрчим хүч ус зарлага гэж боддог учраас зүгээр л аяг таавыг угаагч тийм агуулх байдлаар хадгалдаг. Энд одоо жишээ нэг гэртээ Америкт байр нь хэрвээ дотроо угаалгын машингүй байх юм бол бас ингээд яг гэр дотроо байхгүй бол билдингдээ одоо нэг ийм том ингээд барилга байлаа гэж бодоход тэр доороо ингээд нийтээрээ ашигладаг. Тэгээд ингээд зоос хийгээд ашигладаг тийм угаалгын газрууд байдаг байхгүй юу? Тэгээд нэг угаахад нэг 25 эсвэл $1.50. Тэгээд бас хатаагч нь байдаг шууд угаагаад дараа нь шууд хатаагч руу хийгээд тэгээд бүр ингээд яг ингээд өмсгөд бэлэн болоод хатчихдаг гэсэн. Тэгэж угаахад ерөөхдөө бол угаагаад хатаахад нэг $3 орчим болдог. Тэгээд тэгэнгүүт Кейт болохоор өмнө нь болохоор нэг жилдээ нэг 2 хувцас угаачдаг байсан. Тэгээ болсон. Яагаад гэвэл энэ одоо сард баг ингээд $6 тэр үрэгддэг учраас би ингээд мөнгө хэмнэхийн тулд хувцас усанд орж явахдаа угаадаг болсон гэсэн. Яаж тэгэж угаадаг вэ гэхээр шүршүүр одоо ингэ үсээ угаагаад эхэлжээ гэж бодъё. Тэг хэртэй хувцаа ингээд байн дотор ингээд дэвсчин. Тэгвэл тэгээ шампунтэй ингээ биеийнх нь ингээ шампунтэй ус эсвэл ингээд бие угаасаа ингээ савнтай усан доошоо урсан штэ. Тэрний ингээ хувцсан дээр нь унаад тэрийг ингээ бөглчин. Одоо ингээ байна бөглчин. Тэгээ усаар дүүргээд дараа нь тэгээ тэрийгэ хооронд нь ингээд хуснуудаа үрээд угаадаг. Тэгэхээр яаж аваа гэхээр усаа хэмнээд бокс савн шампуноо хэмнээд тэгээ бас дээрэс нь тэр нөгөө нэг coin төлж угаадаг угаалгын машинд мөнгө төлөхгүйгээр бас хэмжиж гин гэсэн үг. Тэгээд дээрэс нэг гадуур ингээд ариун цэврийн өрөө угаалгын өрөө оронгууд угаасаа ингээд цаанаасаа ингээд үнгүү тийм гарын цаасан альчуурууд байдаг штэ. Напкин. Тэнгүүд тийм гараа угаачаад гадуур явж байхдаа напкин ашиглангуудаа ашигласнаа шууд ингэ зүнхэлждэг. Тэг ингэ хатааж агаад дараа нь тэрийгэ дахин хэрэгэлдэг. Ерөнхийдөө бол Кейтийн хувьд ерөөсөө юу ч тэгэж шал хэрэггүй дэмий үрнэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Бүх юмыг үн цэнийг нь ашиглаж хэргийг нь гаргадаг. Тийм эффект байгаа. Тэгээд та нар бас Кейтиг юу хийдэм бол гэж бас гайхчихж магадгүй. Certified Public Accountant гэж аахгүй CPA. Нэгтлэн бодогч. Би яг ямар мэргэжил гэдгийг мэдгүй. Ерөнхийдөө бол нэгтлэн тийм тоо бодохтой холбоотой тийм мэргэжилтэй хүн. Тэгээд тэр ажлаа хийдэг. Сарынх нь бүх ингээ хэрэглээ нь болохоор нэг $200 дотор эргэлддэг гэсэн. Тэрнээс доошогоо. Тэгтээ 200 болон түүнээс доошогоо. Тэрэнд нь юу багтж байгаа вэ гэхээр Кейт болохоор орон сууц эзэмшигчийн тийм нэг 2-3 татвар төлдөг. Хотын татвар матур ч юм уу тиймэрхүү татварыг төлдөг. Тэр нь болохоор тэр $200 нь багтцсан. Татвар бол нэлээд үнэтэй байдаг. Кейтийн хувьд хоолнд бас мөнгө өрхийг хүсдэггүй. Кейт болохоор сүүлийн ерөөхдөө бол 2-3 жил хогийн пүнкер ухаж өөрийгөө хооллож байгаа. Тэгээд Кейт болохоор өөрөө хэлэхдээ би одоо ингэж хоолнд бол мөнгө өрхийг бас ерөөсөө шал дэмий зүйл гэж боддог учраас би тийм жоохон баян хорооллын рестораны гадаах пүнкер эсвэл хүнсний дэлгүүрийн гадаах хогийн пүнкерийг ухдаг гэсэн. Нэг найзтайгаа уулзахаар болоод эрэгтэй найз нь
Тэгээд цуг нөгөө нэг нэтлэнгийнхаа сургалтанд бэлтэж явахдаа танилцсан найз нь гэсэн. Тэгээд тэрнтэйгээ ойрын жил мэл уулзаагүй. Тэгээд тэрнтэйгээ ингээ уулзахаар болоод ярингуудаа чи ер нь миний амьдралыг ингээд айгуус тийм сонирхоод идэв штэ. Миний амьдрал чам сонирхолтой санагдаад байд юм чи маргааш хүрээ дээр би чамд яаж амьдрдаг амьдралынхаа хэм маягийг харуулъя гэд найз урьдаг байхгүй. Найз нь тэгээд найз охинтойгоо ирсэн. Гэрт нь. Тэгээд тэгсэн чинь за одоо маргааш манад цочин ирэх чам чи тэр хоёртой зориулаад аятайхан хоолонд олж авыг гингүүтээ шууд рестораны гадаах хогийн пүнкрийг ухаад эхэлдэг. Тэгээд тэр дотроосоо нэг тийм кейк мэдээж тэр чинь хүний хэрэгэлсэн тал мал нийдэгдсэн л тийм кейк байгаа штэ. Тэгээ бүр боддоо Нью-Йорк хотод хогийн пүнкрээс хогийг ухаад тэрийг ингээ хоол болгоод идчихнэ гэдээ боддоо. Тэгээд одоо идэхдээ өөрөө идэж болно. Хүн урингуудаа тэднэрийг бас хоол болох гээд тэнчэнээсээ гайгүй хоол хайж ин гэдгсний үнэрслээ. Энэ бол үнэхээр шинэ харагдчихээн. Энэ хоёр бол энэ чизкейкийг бол хин найзтай ирэхэд нүгий. Oh my god. Тэгээ Нью-Йорк бүр амар их харахтай. Бас жомтой. Найз охинтойгоо ирж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг найзынх нь найз охин нөө ямар амар халуун юм бэ? Би яг ухаан алдаж унтах гээд байна. Би гарч агаар ямсгалчаад ирээ. Гэтгсэн чинь Кейт. Би угаасаа ерөөсөө тийм агаржуулагч ашигладаггүй. Энэ бол бас л маш их тийм мөнгө үрэх шал дэмий зүйл гэж боддог. Би ер нь хүмүүсүүдийг яа тийм хэдэн зуун долларыг ингээд агаржуулах системд ингээд тогонд үрээд байдгийг би ерөөсөй ойлгодгүй. Миний хувьд бол тэр бол үнэхээр байж боломгүй зүйл учраас би агаржуулагч хэрэглэдэггүй гэдэг жаахгүй. Тэгээд тэгснээр найзуудтай тайлбарлал. Би энийг тэр хогийн пүнкрээс авсан. Энийг би өчигдөр бас явж байгаад хогийн пүнкер дээрээс олсон гэл тэгснээ ингээл бас ороо харуулж байгаа байхгүй. Чи энэн дээр унтд юм ямар амар юм бэ? Надад ерөөсөө тийм тухтай юм шиг харагдахгүй байна гэл нөгөө найз нь болон найз охин нь хэлж байгаа байхгүй. Тэгсэн чи Кейт эн чин харагдж байгаас ёстой амар тухтай та хоёр хүсвэл туршаад үзэлтэй гэл тэгсэн чи өстон тийм туршиж үзмээргүй байна гэл ерөөхдөө бол жоохон жирэхээстэй байгаа байхгүй. Тэгснээ Кейтээс асуугаал чи ингээд хогноос ингээд тийм унтж байгаа ингээд юм зам авч маваад ер нь тавилга энэ төр авахтай ерсэн ингээд тийм bed bug mag байна гэж айдгүй юу гэдэг жаахгүй. Одоо ингээд юу гэдэг штэ jam mom хачиг мачиг тиймэрхүү амтнуудыг bed bug гэж аахгүй. Тийм зүйл болчихно гэж айдгүй гэдгсэн. Би ингээд гадуур нь ингээд пластик wrapper ингээд ороочдیں۔ Тийм болохоор нэг айдгүй гэл. Тэгснээ ингээд орно йога матрас. 2-3 давхарлцсан йога матрасан дээр унтдаг заяа. Тэгээд тэгснээ Кейт би ер нь бол арай дээр юм бас олж авахыг боддог л доо. Гэхдээ бол орны матрас бүр амар үнэтэй учраас би бол тийм зүйлд бол мөнгө өрч чадахгүй гэж аахгүй. Тэгээ ингээд жим юм ч юм уу хаанаас ч юм хогон дээрээс ингээд хаягчсан йоганы тийм гудсыг. Йоганы гудс гэдэг чинь зүгээр л нэг юм хальсан нэг 5 мм-тэй тиймэрхүү хэмжээтэй л нэг тийм юм байдэн штэ. Тэгээ нэг 2-3 ширхгийг давхарлцсан тэгэж унтдаг. Тэгэл хөөхий зайлуулсаад байгаа байхгүй. Биднээс бол баян хүн заяа. Биднээс бол маш баян хүн. Бүхэл бүтэн Нью-Йоркод өөрийн гэсэн байртай байна гэдэг бол Нью-Йоркод бараг л нэр хамгийн хямдхан байр $200,000 шүү. $200,000 чинь бараг 700 сая төгрөг штэ. Би зүгээр л хамгийн хямдханыг хэлж байгаа хгүй. Тэгээд Manhattan, Brooklyn энэ төргээд яг ингээ хотын төвөөрөө гэх юм бол бүр өнтэй олон заяа. Тэгээ хамгийн гол нь Кейт бараг би яг сайн санахгүй. Гэхдээ Manhattan-д амьдардаг гэсэн баха. Би Нью-Йоркт очиж байгаагүй. Гэхдээ тэр бичлэгэн дээр бол тэгжсэн. Тэгээ Кейт болохоор ингээд бас өмнө нь болохоор жилдээ нэг удаа тийм гоо сайхны сургууль дээр очиод үсээ засуулдаг байсан юм байл да. Үсээ тайруулдаг. Гоо сайхны сургууль гэдэг нь болохоор одоо ингэ сургалт авж байгаа хүүхдүүд дээр очиод засуулах юм бол энгийн үсчин дээр очсноос одоо 60%, 70% ч юм уу хамаагүй хямдхан байдаг. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь практис хийж байгаа. Тэгингээ бас нэг урган мөнгө олчиж байгаа байхгүй. Тэгээ тийшээ очиод засуулдаг байснаа болоод өөрөө бас засдаг болсон. Мөнгө хэмтгийн тулд. За бүс засах бол нэр үндэ хамаа алгаа. Би ч гэсэн Америкт ирээд бас хаашаа явахаач мэдэхгүй 2-3 удаа бол өөрөө үсээ за. Таарсан угаасаа Америкт үсээ тайруулна гэдэг бол би хамгийн сүүлд үсээ тайруулахад намайг буржгар өстэйгээд чулуу өстэй хүнийх $70 заяа. Буржгар өстэй болохоор чи би $80 авлаа гэсэн шүү дээ. Миний үн дээрээ тийм үн байгаагүй юм байж.
Тэгэл бодохоор амар үнэтэй хаас те $80 гэдэг чинь тэгээд ингээ гарын мөнгөтэйг нийлээ би $100 гэсэн байхгүй $100 гэдэг чинь Монгол мөгөөр 330 мянган төгрөг. Тэгэхээр яг үс асуулах масуулах дээр бол хэмнэж болж байна. За ингээд мэдээж ингээ Кейт чи ингээ ганц бие эмхтэй те ингээ явандаа ингээд хин нэгэнтэй ингээд хайр сэтгэлтэй болоод суухаар бол тэр хүн нь твчиж чадах болов. Та нар зүгээр төсөөлдөө. За найз охин чинь найз залуу чинь заяа. Үнэхээр сайн эмэгтэй. Эсвэл сайн эрэгтэй хүнийхээ хувьд маш сайн. Маш ажилсаг. Тэгсэн хэрнээ ямар ч зүйл дээр мөнгө ингэж зарцуулахыг хүсдэггүй амар харамж. Амар нарийн. Тийм бол тэр хүнтэйгээ байж чадах уу? Чамд хайртай, чи ч бас хайртай. Тэгсэн мөртлөө зөвхөн тэр л зан нь ерөөсө чамааг ингэж энэ хүн яг мөн үү гэхэд ингэж эргэлзэж ингэ бүргэж байгаа заяа. Тэгвэл та нар тэр хүнтэйг ингээд цаашдаа ингээд амьдрах ч юм уу эсвэл ингээд харилцаагаа үргэлжлүүлээд аваад явж чадах уу? Эсвэл энэ амар өөрийгөө ингээд тохгүй хэцүү байдалд хүргэх үү? Мэдээж яг уу ирээдүгөө бодож амьдрах нь зөв л дөө. Зөв. Би ерөөсөө тэрийг үүсэхгүй. Гэхдээ бас одоо байгаа чи бол өнөөдрийнхөө хамгийн залуу хувилбар нь тийм учраас үзмээр байгаа юмаа үзэж, ямар байгаа газар руугаа явж, уулзмаар байгаа хүнтэйгээ уулзаж, өмсмөр байгаа юмаа өмсөх хэрэгтэй. Идмээр байгаа хоолой ч гэсэн идэх хэрэгтэй. Өнөөдөр ер нь бол гэрээсээ гараад явж байгаа хүн маргааш гэртээ, орой гэртээ ирнэ гэдэг бол 100% баталгаатай зүйл биш шүү дээ. Тэгээд тэр хоёр найз нь очсон шүү дээ. Тэгснэ ингээд пүнкрээс авсан ингээ хоолоор ингээ дайлж байгаа хгүй. Гэхдээ тэрийг хэлээгүй заа. Би ингээ хоёрт surprise бэлдсэн гэснээ ингээд хогийн цэгэн дээрээс олсон ингээ хоолнуудаа өгөөд тэгснээ ингээ тэр дотор нь ингээ харангуут ч ингээ хоол ингээ харахаар заа нэг ийм хоол юм байна да гэдэг нэг юм шууд харагддээ штэ. Ямар хоол гэдэг нь мэддэхгүй заа. Turkey, chicken, mashed potato тэгснээ fried rice ингээд хойлоод ингээ халаацсан заа. Өмнө нь Кейт болохоор ерөөхдөө бол өөрөө ингээ гаднаас хоол олох юм бол тэрийг гэртээ авчираа зүгээр л шууд тэр хайрцаг марцагтай байсан бол хайрцагнаас нь ууттай байсан бол уутнаас нь тэгээд идчихдэг. Гэхдээ өнөөдөр ингээд манад хүн ирсэн учраас ядаж ингээ халааж өгье гэдэг ингээ халаагаад ингээ хооронд ингээ хутгаад өгсөн заа. Тэгснэ ямар хоол ингэнгүүт хоёр зүгээр амсаад миний хоёрт бэлдсэн surprise гэж. Тэгэл ингээл нөгөө хоёр ч амсаал тэгснэ энэ ер нь бол жоохон нэг ламсч авахгүй угаасаа нэг жоохон маш нарийн хүн учраас юу гэж байгаагаа мэдгүй штэ. Тэгтээ бол арайч тэгж төсөөлөгдөөгүй заяо. Тэгснээ наа чи ямар амтгаж гэн гэдгсэн чинь Кейт асууж авахгүй ямар амттай гэсэн чинь ер нь бол тийм амар шин хоол шиг амтагдахгүй байна. Яг ямар хоол гэдгийг ч мэддэхгүй байна гэдэг. Гэснээ би наадах чи харин хоёрт зориулаад хогийн цэг дээрээс олсон. Гэсэн чинь нөгөө найз охин нь шууд дотор нь мохороод би яриа чи юм зүйл хүлээж ийн гэж бодож байгаа шүү дээ. Би танаа нойлоо чи ашиглаж болох уу? Тэгээ нойл руу явсан. Гэхдээ тэр эмхтэй хэрэг нойл руу ороод бөөлчих ч юм уу эсвэл баасан бол гараараа л угаах болж таарсан дээр. Кейти хувьд болохоор бүр хитрхи ингээ тийм нарийн байх тийм сэтгцэн өвчтэй болсон юм шиг надад ерөөсөө санагдаад байгаа. Өнөөдрийн тэгээд та нартай ингээ хуваалцъя гэсэн сэдв маань ерөөхдөө бол ийм байла. Тэгээд та нарт хэрвээ таалагдсан бол комент бичээрэй. Та нар хэрвээ Кейт шиг хүнтэй уулзвал бас яах вэ? Эсвэл танаа гэр бүлийн чинь гишүүн Кейт шиг зан гаргаад байвал ер нь та нар юу хийх вэ? Эсвэл чи ингэж Кейт шиг амьдралаар амьдрч чадах уу? Тэ? Комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараа нь бас ямар бичлэг үзмээр байна. Эсвэл миний юун дээр анхаарах ёстойг бас комент хэсэгт бичээд лайк дараад, subscribe дараад намайг дэмжиж өгөөрэй. Би яагаад энд ингэж юм зогсоогоороо юм бичээд яриад байгаа вэ гэхээр би Чикагод амьдарч байгаад LA, Los Angeles хот руу нүүсэн. Тэгээд манай гэр ерөөсөө ямар ч тавилгагүй нэг тогоо 4 аяга тэгээд зурагтнаас өөр юмгүй байгаа. Тэгээ би ингээд зогсоод бичлэг хийж гин. Тэгээд бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Баяртай.